Энэ хөрөнгө оруулалтын зарлалыг нэмэгдүүлэх хоёр саналыг би ажлын хэсгийн гишүүний хувьд орж дэмжүүлсэн юм а. Энэ хоёр санал хоёулаа ийм учиртай. Эхнийх нь Төв аймгийн Баян цагаан сумын соёлын төв гэдэг нь 15 оны төсөв нэг сард батлагдсан тодтголоор хоёулангийн суугаад саяын тодтгол хоёроор үндэслэлгүйгээр ажлын хэсгийг хасаад оруулалт ирсэн байна лээ. Түүнээс биш нэмээд хөрөнгө оруулалтыг нэмээд байгаа юм байхгүй. Яг тэрнтэй адилхан энэ Ус аймгийн төвд хийгдэж байгаа энэ голомж төслийн 7.4 төгрөгийн санхүүжилтийг 14-нд ажлыг эхлүүлээд энэ хөгжлийн банкны санхүүжилт. Энэ чинь нөгөө төсвийн тухай хуулиар энэ төсвийн 3 дугаар авсрал дээр батлагддаг болгоцсон шүү дээ бид нар энэ тодтгол нэгээр. Энэ ажил нь бүр 7 сарын 20-нд дууссан юм 7.4 төгрөгийг сангийн яам сая тодтгол 2 дээр оруулахдаа хасаад оруулаад ирчихсэн юмыг нь буцаагаад суулгаж байгаа болохоос төсвийн урсгал зардлыг энэ хөрөнгө оруулалтын зардлыг нэмж байгаа зүйл байхгүй гэдгийг гişүүд ойлгооч гэж хүсэж байна. Дараагийн асуудлаар